Яасан байцгаана уу? Дэлхийн орон шалралт тэмцээний шүгэн 16-гийн шүгэн 8-ын уучлаарай галзуу нэгэн тоглолт болж өнгөрлөө. Matchday recap presented by SocialPay. Бельгийг 2-1-ийн харьцаатай буулгаж авлаа. За галзууч гэжтэй. Яг үүндээ агуулгын хувьд бол Испани талаас бол яг юм жинжиг бөмбөг хүрэлттэй тактик талаас айгуу гоё болсон. Түүнээс яг мэдээж нөгөө олон гоолтой ч юм уу супер өрсөлдөөнтэй гийддэг утгаараа бол галзуу тоглолт бол болоогүй л дээ. За тэгээд их гоё тоглолт болоод 2-1-ийн харьцаатай Испани бол буулгаж авч түүхэндээ ердөө 2 дахь удаага шүгэн 4-т бол үлдлээ. Тэгээд Испани хувьд 1950 онд одоо 4-т орсон гэж аль биесээр бол явдаг. За гэхдээ учир шалтгаан шүгэн 4 гэж ярьдаггүй учир шалтгаан тэр үед бол одоо хүснэгт маягаар дөрвөн баг хоорондоо хойргоор тоглоод сүүлчийн тойрогт бол одоо Бразил Уругвай хоёрын нэг нь хожих нь бол одоо тодорхой бол тоглолт болж исэн. За тэгээ Маракана зингэлтийг одоо унтуулж исэн 150 мянган зөгцтэй байгаа юм шиг хүртэл нь одоо чимээгүй болгож исэн гэдэг юм домогтой тоглолтод Уругвай төрүүлж исэн. За тэр үед бол Испани одоо 4-т орж исэн. Тэр шүгэн 4-т бол одоо яг үлдэж байгаагүй. За ингээд түүхэндээ 2 дахь удаага ерөөсө шүгэн 4-т бол үлдэж байна. 10 онд мэдээж төрүүлсэн. За Бельгийн хувьд бол маш сайн тоглосон ч гэсэн Шардад Кетелер гол орууллаа. Унай Симоны хувьд дэлхийн аваргын хүрээнд 600 гаруй минут гол алдаагүй болоо ингээд явж байгаа. Дэлхийн аваргын түүхэнд дээд рекордыг тогтоогоод гол болол алдлаа. Шардад Кетелер маш гоё мөргөлтийг бол хийж уусан. За тэгээ хожлын голыг Микель Мерино дахиад Микель Мерино. За тэгээд өмнөх тоглолтод бол одоо сүүлд орж ирээд одоо хөвчөө мэдлийн цаг дээр Микель Мерино бол орж ирээд дахиж Португалиг гол оруулаа мулталсан. За энэ удаад 85 дээр орж ирээд ерөөсөө орж ирээд 2-3 минутын дотор дахиж гол оруулж бол мулталлаа. Поко Барсигийн зөксөн цогцлыг хин хаагаад Сен Ламенс хаагаад дутуу хаасан ер нь бол айгу хаалгач алдаа байсан. Тэгээд Сен Ламенс хаагаад ойгоо гараад ирснийг нь бол Микель Мерино оруулж хожлыг бол авчирлаа. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та SocialPay аппликейшны нэмэлтсээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 2 дугаар шатны 3 супер ялагч, PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. SocialPay. Шүгэн 4-т бол одоо Франц, Испани гэсэн одоо гал гарах үнэхээр одоо өндөр хүлээлттэй супер юм сонирхолтой тоглолт бол одоо явахаар бол болж байна. Сен Ламенс гарч ирдэг бол бас одоо ийм харамсалтай нөхцөл байдал байсан. Яасан гэхээр Тибо Куртуа гэмтсэн. Тоглолтын сүүл рүү гэмтсэн. За тэгээд оронд нь бол Сен Ламенс орчихсон. За Сен Ламенсийн хувьд бол одоо Манчестер Юнайтед өнгөрсөн 100 ирсэн. Бельгиэсээ шууд ирсэн санагдаж байна андуураг бол тэгээд Рубен Аморимын дор бол ерөөсөө тоглолтод болохгүй байжгаад Алда Баян дээр хүртэл заримдаа тоглож ирсэн шүү дээ. Би андуураг бол тэгээд Майкл Карик юу ясны дараа дасгалжуулагч болж үргэлжлүүлж удирдлыг дуусгахад бол одоо Сен Ламенс үнэхээр сайн тоглож дуусгасан. Тэгээд ямар сандаа одоо Манчестер Аврал лигийн ирэх авахд бол гол хувь нэмэр орсон тоглогчдын нэг бол Сен Ламенс байсан. За ингээд Тибо Куртуа гэмтэд бол Сен Ламенс орж ирэхэд бас нөх амар харамсаад байгааргүй те энэ бол сайн алгачаа гэдэг юм хүлээлт байсан боловч бас одоо нөгөө тоглолтод ч ялангуяа хаалгач одоо бөмбөнд хүрээгүй тоглолтод ерөөсө оролцож чадаагүй явж байгаад ийм чухал одоо ач холбогдол өндөртэй ачаал өндөртэй дарамт гэх юм одоо те сэтгэцийн хувьд ийм одоо тоглолтод бол дундуур шууд орж ирэх айгүй байдаг. Ер нь талбайн одоо тоглогчид хаалгач биш бусад тоглогчид ч гэсэн ерөөсө бөмбөнд хүрээгүй удаан байжгаад сэлгээгээр орж ирээд тоглоход бол бас хэдэн минут бол хэрэг болдог. Нэг 10 орчим минут бол хэрэг болдог те тоглолтын ритмд ортлоо. Одоо чинь нөгөө пенальти цаг өгөхөд зоригтойгоор зарим тоглогчдыг оруулж ирэх нөхцөлд байдаг шүү дээ. Одоо нэмэлт цаг болцсон 120 дуусч байгаа 110 хэд дээр пенальти цохиулах га зарим тоглогчдыг оруулж ирдэг. Тэр бол бас айгүй эвгүй тоглолтондоо орж чадаагүй бөмбөнд хүрээгүй байж захта шууд одоо пенальти цохино гэдэг бол айгүй эвгүй байдаг. Тэрнтэй адилхан хаалгачийн хувьд бол бас эвгүй байдаг. Сен Ламенс болон одоо Тибо Куртуа за тэгээд Руди Гарсиа Бельгийн шихийг өгмс яалч бас харамсалтай. Тэгээд Бельгийн хувьд бол Америкт хийсэн тоглолт дээр төвийн хагасын гол тоглогч нь болох одоо Амаду Онана өвдөгний чагтай холбоосоо гэмтээсэн юм одоо маш хүнд гэмтлэг авсаа одоо 9-12 сар тоглохооргүй болсон. За саяны тоглолт дээр одоо тоглолтын өмнө бие халаалтан дээр гэж би ойлгосон. Юри Тилеманс те одоо төвийн хагасын гол одоо бокс то бокс тоглолтыг хамгаалалт автлаанд айлаланд оролцдог мундаг төвийн хагас гэмтэж бол өөр тоглогч шилгээгээр нь бол орж ирж тоглосон ийм юм бол болсон. Тэгээд одоо Бельгийн зүгээс бол тэр тал дээр бол яалтчгүй харамсалтай байна. Гэхдээ Испани бол нөгөө талаас одоо бас бүрэлдэхүүн зузаан байна, сэлгээ сайн байна. Ферран Торрес өмнөх тоглолтод орж ирээд ирчүүч айгүй их нэмсэн ассист өгсөн шүү дээ. Тэгээ сая бол одоо Поко Барсигийн цохилт бол одоо хаалгач бас нэлээд турсан юм цохилт байлаа. Микель Мериногийн одоо ямар ч голын мэдрэмжтэй, голын тэнгэртэй тоглогч юм те. Хоёр чухал голыг
бол орууллаа. За тэгээд Килиан Мбаппе одоо галзуурсан, үнэхээр галзуурсан солирцсон байгаа диктатор Килиан Мбаппетэй Францын эсрэг бол Испани тоглохоор болж байна. Испани Франц гэсэн үнэхээр сонирхолтой шүгэн дөрөв гарлаа. За тэгээ өнөөш нь бол мэдээж Англи тоглоно, өглөө 9-өөс Аргентин Швейцар тоглоно. Мэдээж хоцсон хоёр нь бол нөгөө талд шүгэн дөрөв тоглоно. За ингээд рекапийн хувьд бол ийм байна. Үнэхээр сонирхолтой үзүүштэй ийм бол одоо дэлхийн аварга бол талбай дээр үнэхээр гайхалтай бол явж байна. Саяны тоглолт бол яг хуу Испаниг үзэхэд бол их гоё байлаа. Бэлэг бол яг нэлээд сууж тогсон, довтлогоо эсүүдээ давгүйсэн Жереми Докуг хамгаалах бол үнэхээр хэцүү байлаа Испанд. Нөгөө талаасаа испанчуудын бол богны дамжуулалтууд үнэхээр супер байсан. Микел Мерино, Фабиан Руиз, Ламин Ямал, Алехандро Баена тэр хэдийн хоорондын ойлголт шиг Родри богны хоорондын 3-4 ийм хурдан дамжуулалтууд явж байгаа. Тэд нар бол үнэхээр үзүүштэй ялтчгүй байлаа. Хэдийгээр одоо ийм галзуу довтлоготой биш байсан ч гэсэн те үнэхээр сонирхолтой. Матч дээр рекап хамтаас бүгдээр нь баярлалаа. Матч дээр рекапын ивент гэтгэчээр Social Pay хамт болон ажиллаж байгаа. Тэгээ одоо тоглолт болгон дээр үлдсэн тоглолтын дээр мэдээж рекап хийгээд хэдүүлээ ярилцаад бол явна. Та админ сэтгэлээ хуваалцаар ямар хөө тоглолт болов. Тэгээд дэлхийн аварга хувьд одоо ингээд шүгийн 8-ын 2 тоглолт, шүгийн 4-ийн 2 хүрэл 6 тоглолт үлдлээ дээ. Яа нэг мэдгээд одоо 104 тоглолт чинь нэг мэдгээд 6 болчдөг юм байна. Маш хурдан байна, сонирхолтой байна. Тэгээд санаа сэтгэлээ хуваалццаагаараа тэгээ мэдээж сайхан наадцаагаараа наадмын өглөө болж байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Social Pay хамт орлондоо баярлалаа. Дэлхийн аваргын дуусны дараа Social Pay-ийн одоо супер 3 ялагч тодорно шүү. Тэгээд Social Pay app дээр нэмэлтсээр ороод тоглолтын үлдсэн одоо 6-7 тоглолтыг бол одоо үр дүнгийн таацгаагаараа 6 тоглолт те үр дүнгийн таагаараа идэвхтэй оролцоороо 3 супер шагналын эзэн тодорно шүү. Тэгээд Social Pay хамт орлондоо баярлалаа. Та хэддээ баярлалаа. Тэгээд сайхан надаарай.